Hi guys, өнөөдөр өнөр юу гэдгийг та нар мэдчихэв. Broken тоглоцгоё. Тэгээд би нэг дээр бүр өмнө жилийн 100 ингээд найзтайгаа тоглож исэн. Өөр хүнтэй тоглож үзэж байгаагүй. Тэр найзтайгаа тоглож байхдаа ийм хүн хийлгсэн байгаа. Тэгээд энэ дээр бас манай нэг байшин өөрийн гэсэн гэрте болдог гэсэн. Тэгээд одоо энэ хавьд бол гэр олдохгүй байгаа учраас өнөөрөө алхаж ийснээс дугуунаад хамаг хурдаараа явцгаа гэж би бодсон юм аа guys. Би хаашаа явж байгаа мэдгүй. Нэг тэгэл өсөөлөөс яваал. Тэгээ би анх төөрөөд та нар юм үзэл ойлгох бах төө. Би хоёр дахь удаага л broken тоглож байна заяа. Тэгээд би энэ дээр одоо л хэлээд ирэхгүй. Тийм. Энэ дээр жоохон гацсан байж магадгүй шүү guys. Тэгээ би шууд замаараа залхуураад ингээд зүгээр товчлоо л явцдаг хөө. Энэ хавьд гэр олно гэж би бүр төөрөлдөө. Тэгээ би нэг юм дээр бацсан гэж юм гараад. Тэгээ би ингээд бүр амар муухай явж байгаас бүр замаараа явах ингээд дээш цаашаа хүсэж юмсан. Би төөрөөд исэн. Тэгээд бас төөрөөд яах вэ гэж бодоод би буцаж байгаа. Яг явсан замаар ингээд буцаад байгаа. Яг явсан замаараа л яваад байгаа сонин. Төөрхгүй саяны нөгөө төв зам дээр очих гээд яваад байгаа шүү guys. Тэгээд түр үзэж байгаарэ. Тэгэл яг энэ дээрэл төв замаа олсон доо. Тэг. Хүмүүс ер нь бол гэр олдог гэд байсан бохгүй юу? Дахин гэрте болдог, гэр олдог гэдээсэн хүмүүс. Энэ дээр ихэнх хүмүүс нь бөөнөр Монголсэн тхүү. Тэгээ би тэрийг харуулах марцчихжээ. Бараг англи хүн байхгүй байсан. Тийм. Тэгээд би гэр олох гээд энэ дээр дарсан. Би энэ дэрийг ямар гэр авах вэ гэж бодож удажгаад энэ гэрийг авсан байт юм аа. Гэтэ би энэ гэрийг доторхыг харчаал бүр амар дургуурсан. Зүгээр юм шаттай заяа. Тэгвэл ороод хоёр хөрөө. Нэг юм өрөө, унтлагын өрөөнд бүр ямар ч хаалгагүй заяа. Ийм унтлагын өрөөтэй байх юм би л бол амьдрах чадахгүй. Нэг иймэрхүү, ийм нэг ажлын өрөөтэй. Хөөн хүртэл хаалгагүй л гэж бодлоо та нар. Ингээд амар гоё харагдсан. Би өөрөө YouTube-тэй байхгүй юу? Энэ YouTube би энд хийгээл амар гоё мөрөөдөж яг энэ тоглож байхад ингэж ярьсан. Гэтэ яг энийг ингэж хийж яхад жоохон дургуурсан. Цаанаас л ямар ч хаалгагүй мөртлөө бүх өрөө нь ингэж холилдсон өрөөтэй байхгүй гэд тэгээд нэг иймэрхүү болсон. Тэг би энэ гэр дээр дараа энэ гэрээ буцааж болдго юм болов уу гэж би бодсон. Тэг буцаахдаггүйсэн амар тэнэгэн. Би өөр гэртээ болоё гэж бодсон. Тэсч болохгүйсэн.
Би тэгээ бүр ингээд сүулдэ нэг мөсөн зүгээр байранд орчд юм уу дөө гэж бүр амар бодсон тхүү. Тэгээд би хэсэг амар удаан бодсон ямар гэр авах уу гэд. Гэтэ би бодож явахдаа энэ гэрээ гаргаж чадахгүйсэн. Тийм. Тийм би тагаад буцаад байна ярьсан дээ. Би тэгээд энийг өдөөс хараад ядч юм уу гэж бодсон. Би энийг ярьж байхад ингээд амар бүдүүн олоогоор яриад газ. Би ингээд миний хоолоос үзэн өчтөр хүүтэн ундаа уугаад унтцсан чи өглөөс ирсэн чи ингээд хоолоос өгөөд бүр амар бүдүүн сонсогдож байгаа эмхтэн хүн биш бүр шал эрэгтэй хүн шиг сонсогдож байгаа. Тэгээ нөгөө 99 өдрийн нөгөө тоглоомын part 2-ыг хийгээч гэд хүмүүс асуусан. Гэхдээ би хийн удахгүй. Гэхдээ удахгүй. Нөгөө шинэ активт нэгдсэн байсан. Тэгээд өнөөдөр тоглоно. Тэгээл нэг юмрхуусан да. Би гэр барьж чадахгүйсэн амар тэнэг нь. Гэрээ барьж чадахгүй. Одоо энэ дээр даранда би яг энэ хавцаа яах гэдэг байхгүй юу? Одоо байж энэ хажууд нэг юм барилга газ тэрнтэй ойрхон байж иж би төв талбайгийнхаа хажууд байна гэсэн. Тийм. Юурээс авч болохгүйсэн. Харж агаад. Тэгэд энийг би ингээд жил тоглоогүй байжгаад өнөөдөр тоглож үздэг юм уу гэж бодоод манай дүүнэр амар их тоглоодсан байхгүй юу? Тэгээд ямар юм болоо гэд доороос ороод гэр барьж чаддаггүй. Тийм амар муухай. Нэг тиймэрхүү байна. Би дүүнрээс асууха мартсан байсан. Амар тэнэг. Тэгээд бичлэгээ дуусгадаг байгаа. Тэгээд энэ машиныг унах гад юм чаддаггүй нөгөөдөг. Хөдлөхөд амар хэцүү юм байли машин унах чинь. Тэгээд би энэ машин болохоор шидээд ундаг дугуй гонсон байгаа. Одоо ундаг дугуй нэг таалагдсан. Тэгээд ийшээ яваал. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Одоо ингээд би угаасаа 5:30-аас одоо дүүгээ авах юм байна. Цэцэрлэгээс нь. Тий. Мартаад суучих. Нөгөө саяны явсан газруудаараа яваал. Төв замаа олохгүй бас төөрөлдөөл явж ин дөө нөгөөдөг ч тэгэл. Ерөөсө болохгүй. Би тэгээд одоо энэ чинь угаасаа нэг гэр авчихаар дахиж авч болдгүй юм болов уу гэж би бодоод. Тэгээд ер нь авч чадахгүйсэн. Тэгээд та нар комент хэсгээд ингэчээд яг яаж гэр авдгийг зааж өгөөрэй. Тэгээд хэрвээ та нар хүсгийн бол хэрвээ надад миний subscribe штэ 10 хүрэх юм бол одоо 7 илүү 8 байгаа заяа. Тэгээд хэрвээ 10 хүрэх юм бол би нөгөө 99 өдрийнхөө part 2-ыг хийнэ. Би 47 хоног болсон. Явдахгүй бүр 99 өдөр тэсгийг бодоод тэгээ тийм бичлэг хийнэ. Тэгээд та нар тийм бичлэг хийхин тулд эхлээд 10 subscribe болгоорой guys. Тэгээд би энэ төв талбай дээр ирсэн байгаа. Дараагийн бичлэг түр баяртай. Тэгээд би энийг яг сурчаад тэгээд part 2-ыг хийнэ заяа guys. Bye.